Одоо ингээд ковид цар тахлаас улбаалаад дэлхийн нийт чинь ер нь бол энэ дижитал шилжилт бол асар хурдтай болчихлоо шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо төлбөрийн девайсуудыг хэрэгжилж ухаалаг утасгүй хүн гэж одоо Монголд байхгүй. Тэгэхээр одоо бидний хийж байгаа бизнес бүгд л одоо халаас нь явж байгаа гэсэн үг байхгүй. Тэр халаас нь байгаа тэр ухаалаг девайсууд дээр яаж ажиллах тал дээр ер нь танах ямар одоо стратеги төлөвлөгөө хэрэгжүүлдэг юм. Одоо энэ гар утсуу, таблет тий одоо онлайн шопинг болон хүргэлт мөргөлтийн системүүдийнхаа модулуудыг яаж өөрчилж байгаа вэ? Тийм тэр бол бас айгүй чухал одоо асуудал ягдгүй л одоо жишээлбэл ингээд маш олон хүмүүс өөрсдийгөө голдог те маш олон хүмүүс надад боломж нь байхгүй учраас би амжилтгүй байна. Энэ амжилттай явж байгаа хүнд нь жишээлбэл одоо магадгүй манайх дээр за энэ үүсгэн байгуулагч чинь гадаадд байсан юм биш үү? Тэгэхээр чи мэдээж амжилттай юм ч юм уу те. Эн чинь бас биш байгаа байхгүй. Одоо 21-р зуунд яг 21 онд бол бүх хүнд энэ боломж нь энэ яг халаасан чинь байгаад байгаа тийм. Тэгэхээр энэ бол маш чухал. Одоо сүүлийн үед ингээл англи хэлээр бид нар ямар ч асуудалгүй хөдөө орон нутаг сурчин. Ямар ч асуудалгүй YouTube-аар жишээлбэл бизнесийн хичээлээ авчин тийм. Ямар ч асуудалгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчтэй үнэгүй бид нар зүгээр л пэйжээр дамжуулаад мэдээлэл өгчин. Тэгэхээр одоо яг энэ нөгөө надад энэ боломж нь байхгүй гэдэг шалтгаан чинь бас байхаа байцж байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд бас л анх эхлэхэд мөнгөгүй байсан. Тэнгүүтээ би чинь бас нөгөө яг тэр нэг шалтгаан тоочдог бизнес эрхлэгч анх бол байсан шүү дээ. За манайх чинь жижигхэн л юм чинь угаасаа ойлгомжтой бид нар мөнгөгүй юм чинь том газруудыг маркетинг хийж чадахгүй гэл тэгэл өөрийгөө хязгаарлаад тэнгүүтээ бид нарт хамгийн том боломжийг яг энэ сошиал медиал гаргасан. Бид нар үнэгүй пэйж ажилладаг те. Зургийг аваад үнэгүй постлдог. Ингэснээрээ манай хэрэглэгч биднээс ямар ч зардал гарахгүйгээр тухайн бүтээгдэхүүнийг харах боломжтой. Тэр сумаас гадаадаас хаанаас эхэлж штэ тийм. Тэгэхээр бидний жишээлбэл хамгийн том давуу тал нь зүгээр л энэ үнэгүй зүйлүүдийг маш бүтээмжтэй байдлаар ашигласан. Тэгэхээр бидний яг одоогийн үед ч гэсэн хөл хориогоор хамгийн чухал анзаарсан зүйл нь за тэгвэл бид нар нэгэнт манай дэлгүүрийг хүчээр хаацсан юм чинь энэ үнэгүй зүйлүүдийг гэрээсээ ашиглаад явчаа гэд яг 20 онд бид нар жишээлбэл илүү төлхөө онлайн борлуулалтын дээр анхаарал яг хөл хорионы үеэр бид нар онлайн борлуулалтынхаа хөгжүүлэлтийг хийгээд одоо зураг идрээ илүү айтайхан оруулаад тэгэл хүмүүс манайхыг хүргэлтээр авсан.